Сайн байцгаана уу? Цастаа өглөөний минь төргий. Өнөөдөр би та бүхэндээ дахиад нэг мэдээ үзээд тэгээ тэрнийхээ талаараас дүгнэлтээ хийж бодсон юм аа. Ямар мэдээ үзсэн бэ гэхээр сэтгэл зүйн эрүүл мэндийн талаар тэр нэг залуу хөвтөд надад үнэхээр аимшигтай санагдсан тэр хүмүүсийн харьцаж байгаа харилцаа тэгээ буцаж гарч ирээд би бол зүгээр миний өвчин ингээ хүндэрсэн те маш олон хүмүүс угаасаа хүндэрдэг идэгдэггүй гэж ярьсан. Тэгээд энэ бол үнэн Монголд угаасаа хүмүүс дэдээс та нар галзуу хүмүүс гадуур ямар их овоод байна. Энэ галзуу хүмүүсээ аваач гэд нэг хүмүүс нь өөртөө бас тэгж хардаг. Тэгээ галзуу хүмүүс гэж хардаг. Гэхдээ энэ эмнэлэг дээр хүмүүс идэхэж очиж байгаа. Өөртөө хайртай учраас өөрийнхөө төлөө идэх гэж очиж байгаа хүмүүсээ. Тийм учраас энэ хүмүүсийг эдгээгээч. Эмийн эмчилгээг сайжруулад, эмнэлгээ сайжруулад, эмч ажилчдын солиод сайхан харилцаатай эмч ажилчдаар солиод өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ эдгэрнэ. Миний туршлага гэх юм бол би ингээд анх тэр Америкийн сэтгэл зүйн эмнэлэг дээр ингээд очиод security харуулна миний бүх юмыг шалгаад утас муц бүх юм хурааж аваа. Тэгээ нэг юм өрөөнд оруулж хахад яг өөртөө ингээд нөгөө эвлэрч чаддгүй мэл би энд юу хийж байгаа юм бэ те би яагаад энд байгаа юм бэ надад тэр эмнэлгээс тэр айдас авсан байхгүй угаасаа ямар ч хүн авдаг тэнгүүд эмчтэйгээ уулзаад намайг эмч ингээ оншлоод тэгээд за чамд эмнүүд ингээд үзнэ тэгээд чи таарахыгаа ингээд уугаад явнаа гэж хэлээ. Тэгээ өрөөрөө ингээ шилжүүлээд тэр өрөөнд орсон чинь надад үнэхээр гой санагдсан. Яагаад тэгэхээр тэр өрөө маш тухтай, гой тухтай ортой орчин нөхцөл нь айгүй гоё те. Тэгээ би эмээ уучаа босоод ирсэн чинь өглөөний цайтай, өдрийн хоолтой, оройн хоолтой, дунд нь снактай. Тэгээ тэндээ хүмүүсээ сайжруулах активити хийдэг, хооронд нь уулзуулдаг те, ярилцуулдаг. Тэгээд тийм өрөөмөрөөтэй айгүй гоё эмнэлэг байсан. Тэгээ би хэлсэн шүү дээ өмнө бичлэг дээр би энэ эмнэлэг Монголд байдаг болоо Монголын сэтгэл зүйн эрүүл мэндийн эмнэлэг ямар юм болоо гэж өөрөө ирэхгүй хүн боддсон мэлээ. Яг тэгэхээр тэр эмч нарын харьцаж байгаа харилцаа, сувилагч нарын харилцаагаа харилцаж байгаа үнэхээр таалагдсан надад. Маш сайхан харилцаатай. За чи идэгнэ. Чи бол ингээд маш олон зүйлийг туул авж байгаа. Гэтэ чи идэгнэ. Чамд ийм байгаа. Чи үнэхээр идгэж чадна гэсэн зоригийг надад өгсөн байхгүй юу? Хүнээс биш тэнд очиж байгаа хүмүүс угаасаа за би өөртөө хайртай хүмүүс. Та бол үнэхээр өөртөө хайртай. Өөрийгөө эдгээ, би гоё болъё, би зүгээр болно гэдэг үүднээс өөртөө хайртай учраас тэнд очиж байгаа тий. Тэгэхээр үргэлжлүүлээд яваарай, сайн хүмүүстэй уулзаарай. Та үнэхээр эдгий шүү. Миний эдгсэн шалтгаан нь эмчнэр сайхан харилцаатай, сувилагчнэр сайхан харилцаатай, эмнэлэг сайтай. Тэгээд эмэн айгуу сайн учраас маш хурдан эмчилгээ авч чадсан. Тэгээ минийх болохоор яг 1 сар хүүхдэд төрүүлээд яг сар болоод тэгээд чама авсан. Чама нь болохоор миний амьдрал хүн нас орсон. Тэгээд тэр аимшигтай өвдөлт тэр болгон миний тархийг ингээм амар өвдгөө. Би үнэхээр ядарсан очсон. Ядарч очоод тэгээ эмнэлэг дээр ингээд унтаад надад үнэхээр гоё эмчилгээ болж чадсан байхгүй юу? Би ингээд амарч чадсан. Бүх ээж нар тоглоомонд донцсон тэгээ эсвэл ингээд хар тамхинд донцсон хүмүүс өөрийгөө эмчлэх гээд өөртөө тулах гээд амрах гээд очиж байгаа тэгээ тархиа амраа би энэ сэтгэл зүүн энэ эмч нартай уулзаад миний тархи амрах бах би тайвшрах бах те би ингээд өөрийгөө эрүүл гэж итгэх бах гэдэг итгэл үнэмшлийг авахын тулд тэнд очиж байгаа шүү дээ. Түүнээс биш зүгээр өөртөө хайргүй хүн байсан бол яад юм надад хамаагүй би энийг тоохгүй те өөртөө ямар ч юу авахгүй тэгэл гадуур ингээд хүн амтан гимтэйгээл тэг хүн амт ингээд зовоогоол гэрийнхнийгээ зовоогоол явна штэ. Өөртөө хайртай хүн яадаг гэхээр эмчлэх гээд хичээж яхад нь дээрээс нь монгол хүмүүс өөрсдөө ингээд энэ талаар ямар ч ойлголт авахгүй те. Намайг ингээд эмнэлгээс гараад ирэхэд маш олон ховж ивтэй олон яриа байсан. Тэр нь намайг илүү бас өвтгсөн. Гэтэ би тэн дээр ерөөсөө анхаарлаа хандуулаагүй. Би зүгээр би идэгнэ, би зүгээр би сайн эмнэлэгтэй газар байна. Би сэтгэл зүйчтэй өдөр бол уулзах хэрэгтэй. Тэгээд өөрийнхөө төлөө хийсэн учраас энийг ингээд даваа гарцсан байгаамаа. Тэгээд сэтгэл зүгээр өвдсөн хүмүүстэй хэлэхэд та үнэхээр давж гарч чадна. Та ганцаараа биш. Та өөрийнхөө төлөө үйлдэл хийж гин гэдэг чинь та үнэхээр мундаг байна. Зоригтой байна. Та идэх гэж хичээж гин тий. Хичээл зүтгэл хизээж хоосон хоцордоггүй. Хичээл зүтгэлийг бурхан хичээж байгаа хүнийг улам шагнадаг, улам илүү их сайжруулдаг юм аа. Тийм болохоор та бүхэн
үргэлжлүүлэн хичээгээрээ бити бууж өгөөрэй, илүү сайн хүмүүстэй уулз. Тэгээ тэр эмнэлэг чамд таалагдахгүй өөр өшөө эмнэлэг дээр өөр илүү сайн хүмүүстэй уулз гэж хэлмээр байна. Болж өгвөл одоо ойрхон виз шаардахгүй гадагшаа гардаг эмнэлгүүд дээр очиод эмчилгээ аваад үздэг гадаад эмнэлгүүд үнэхээр сайн гэж би бодож байна. Яа тэгэхээр Монгол шиг ингэж хог шиг харьцахгүй байхгүй юу? Монголын эмчнэр шиг ингэж хүн биш юм шиг харьцахгүй байхгүй юу? Тэд нар хүн шиг харьцдаг. Чи идэгэн энэ бол үнэхээр идэгдэг өвчин учраас хүмүүс энэ хэцүү сэтгэлээр унсан хүн өнөөдөр ингэ ад жаргалтай инээж байгаа маргааш амиа оролцсон үеч байдаг. Тийм болохоор сэтгэл зүгээр өвдсөн хүн юу би хувь дотроо би өөрөө юу гэж бодсон гэхээр миний ингэж яхаар яс уурчихгүй яваа. Миний ингэж яхаар тархинд ямар би махад өвдөлт өгөхгүй аваа те тэгсэн бол тэр нь эдгээд хамаагүй дээр байхаас ингэж боддог хүн аргаа барсан хүн угаасаа тэгж боддог. Тийм үе байсан, цөхрөх үе байна, шантрах үе байна. Хүмүүс чамааг харж гин энэ идэхгүй энэ өвчтөй болсон. Зарим хүмүүс шоолж гин эргэн тойрны чинь найз нөхөд чамаас холдож гин найзлага байж гин те наана найз гिचээ цаагаараа чамааг муулаа явж гин те ноороо чи нэг өвчтөй болсон гэлөө тэр чинь ямар өвчин бэ гэж асууж гин те хүн өөрийнхөө мэдээллийг өөрөө хуваалцахгүй бол битээ асууж. Чи өөрөө эсвэл тэр талаа мэдэхгүй бол битээ асуу. Мэдэхгүй бол эхлээ мэдчихэд дараа нь чи ийм юмыг туулсан байлээ чи үнэхээр мундаг шүү гэд урамшуулж. Хийхгүй шууд мэдэхгүй ижиж чи ийм өвчин тусам чи юу лээ яасан гэлээ нэг сэтгэл зүйн нэг сонин өвчин тусан гэлүү ч юм уу тийм нэг сонин байдлаар битээ асуу. Яг тэгэхээр энэ хувь хүний мэдээлэл хувь хүний өөрийнх нь туулж явж байгаа туулах ёстой амьдрал нь тохиолдох учраас тохиолдоо явж байгаа зүйл. Энэ тэр хүний карма биш тэр хүний одоо үүлийн үр биш. Та үүлийн үртэйдээ ийм юм туулж яваагүй үгүй. Та зүгээр энэ хүчрхэг учраас таныг илүү хүчрхэг болгохын тулд таныг илүү нийгэмдээ ийм зүйл тохиолдсон хүмүүст туслуулахын тулд магадгүй танд ийм зүг тохиолж байгаа. Ямар нэгэн юм тохиолдлын санаандгүй одоо юм учиртай байдаг, шалтгаантай байдаг. Дараа нь тэндээс та сурдаг, дараа нь тэндээс олон зүйлийг хүмүүст хуваалцах учраас энэ зүйл тохиолж байгаа. Шалтгаантай учраас та тэр зүйлээс юм сурах учраас таныг илүү хүчрхэг болгох, илүү нийгэмдээ илүү тэр хүмүүсийг арай өөрөөр харах, хүн гэж харах, дараа нь тэр хүнтэй харьцахтаа арай өөрөөр харьцах юм уу тиймэрхүү зүйлсийг болохоор тохиолдож байгаа. Тэгэхгүй энэ хүн угаасаа муу учраас энэ зүйл тохиолж байгаа. Энэ хүн урд одоо өмнө одоо хуучин трауматай байсан учраас ийм зүйл тохиолж байгаа. Үгүй байхгүй юу. Таны харах өнцөг, таны бүх юм чинь танаас шалтгаална. Та өөрөө энийг одоо танд ийм зохиолдсон бол та өөрөө л энийг даван туулж чадна. Та өөрөө амиа хорлолт бол шийдэл биш. Амиа хорлолт бол зүгээр л төр зүрийн одоо өөрийгөө аргацаасан зүйл. Тийм болохоор бити буруу шийдвэр гаргаараа энэ эмчилэгдэн та хүчтэй байгаарай. Маш сайн хүмүүсийн тусламжийг аваарай. Танд туслах маш олон хүмүүс байгаа. Зөв хүнээ олоорой, зөв эмчилгээг олоорой, зөв оншоо тодруулаарай гэж хэлмээр байна. Тэгээ би энийг YouTube дээр оруулчих. Яагаад гэвэл урт учраас миний YouTube-ийн хамт байгаарай. Тэгээд тань таалагдвал бас subscribe дараарай. Таалагдлаа гэж дараарай. Шууд дараа сайн нэг чивэл миний богино бичлэг рүү ороод тэгээд шууд саб дарж болно. Тэгээд би өөрийнхөө YouTube-ийн одоо үзэлтийг ихсэх гэж юм энэ зүйлийг эхлүүлээгүй зүгээр л надтай адилхан